Нөхөрлөл гэдэг бол бие бинийгээ хүндэтгэх амьдралын заавал нэг хэсэг гэж бодож байна. Гэр бүл гэдэг бол тусдаа ойлголт шүү дээ. Энэ ихнэр хүүхэд ээж аав ингээд семейний болж байна. Нөхөрлөл гэдэг бол бас тусдаа том ойлголт гэж би боддог. Хүн бизнесээр нөхөрлөж байна, намд нөхөрлөж байна. Ямарваа нэг хүн ингээд гэрээсээ гарахаараа эсвэл жоохон гондуухан байх таа. Энийг бол би амьдрал дээр үзсэн юм байхгүй. Би ээжигээ алдчихад би яахаа мэдгүй тэр үуч би ихнэр байхгүй. Ингээд би ээжигээ алдчихад ингээд байж хат би утас яваад хин рүү зална. Хамгийн түрүүнд миний найзын дугаар л байсан. Энэ найз руугаа залгасан. Найз нь ээжигээ алдчихлаа шүү дээ. Мандаж гэр бүл байсан. Ах дүүнэр мэдчихээ. Би энийг нэг хуваацах гэдэг шүү дээ. Одоо хуваацах гэдэг нь заавал нэг найзтай нэг зовлон, энэ ч болон зовлон биш шүү дээ. Энэ бол амьдрал тохиолдож байгаа юм шүү дээ. Би энийг л найз нөхд хамгийн түрүүнд гар ингээд гар утас ховор байж байсан л тэгэхээр ийм утсаар би найз руугаа залгаж ирсэн. Тийм учраас энэ бол нөхөрлөл гэдэг бол тусдаа том миний хувьд шүү. Миний хувьд том орон зай эзлэх. Миний амьдрал.